Би зээлжих зэрэглэл асуугаагүй жахлан сайдаа. Зүгээр ерөнхий засгийн газрын нийт өрчин абсолют тоон утгаараа 2 дахин нэмэгдчихэд байна. Бид нар жил болгон зээлийн үйлчлэгийн төлбөрт маш хэмжээний мөнгө төлөөд байна. Тэгээд ягаад энэ өндөр өсөлттэй жилүүдэд тэрийг хийхгүйсэн юм бэ? Цааш яах юм бэ гэсэн байгаа. Саяны дээр метр квадратын асуудал дээр хямд өртөгтэй гэдэг байгаа чинь бас хямд өртөгтэй биш болчиход байна. Наад төслүүдийн чинь дундаж өртгийг бодоод үзэх юм бол 3-4 сая төгрөг байгаа метр квадрат нь. Тэгэхээр хувийн хвшлийн борлуулж байгаа үнээр та нар орон сууц бариад байгаа маа. Тэгээд ерөнхий сайд сая томилогдохдоо барилгачтай уулзсан ялангуяа шин сэлбэд эд төвдөр зарлагдж байгаа тендерүүд дотоодын аж ахуйн нэгжүүдийг оруулах тал дээр бодлого баримтлаа гэж бас хэлж ирсэн. Тэгэхээр энэ тал дээр та яг өөрөө хариулт өгөөч. Яагаад вэ гэхээр маш өндөр дүнтэй одоо нийт 2 гаруй ихтэй төгрөгийн одоо төсөл хэрэгжиж байгаа. Тэгээ 20% нь Монгол компаниуд оруулна гэдээ маш өндөр дүнтэй тендерүүдийг зарлаа. Зарим нэг багц дээр нь хятад аж ахуйн нэгжүүд салгарчаад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг яах юм бэ? За, чухлан сайд хариулъя. За, жаргалан гишүүнэ таны асуултанд нэмж хариулъя. Өрийн удирдлагын менежмент ярихаар зээлжих зэрэглэл ярина шүү дээ. Эцсийн үр дүн тэрүүгээр л хэмжинэ. Тэрүүгээр л хэмжинэ. Та тэрэнд эмзэглэх хэрэггүй. Энэ чинь факт шүү дээ. Бид нар 13 жилийн дараа зээлжих зэрэглэл эргэж олж авлаа. Энэ бол маш үнэтэй байхгүй. 13 жил бид нар алдсан. Одоо энийг цаашаа бид нар хамгаалж явах хэрэгтэй. Тэгвэл энэ өрийн удирдлага улам сайжирна. Ийм л юм байна. За, ерөнхий сайд нэмж хариулъя. За, Батбаярын жаргалан гишүүний өрийн удирдлагатай холбоотой асуулт эхлээд хариулъя. Энэ өр тоостойг аргачлалуус янз бүр байна. Энэ манай 100 гаруй орны эрсдлийн үнэлгээг хийгээд 3 орны эрсдлийн үнэлгээг өөрчилсөн. Нөгөө country risk assessment-аар classification тэнд төрөл Сенегал, Бангладеш хоёрын зэрэглэлийг бууруулад Монгол улсыг бол өндөр эрсдэлтэйгээс зээлийн эрсдлийн үнэлгээг сайжруулсан цорын газар улс. Энэ дотор бас олон хүчин нөлөөсний нэгэн жишээлбэл Монгол банкны swap-ыг Хятадын ардын банкнаас авсан swap-ыг бид бол гадаад өртөд тооцохгүй, таны наад тоонч тооцохгүй яваад байгаа. Бид нар 6 тэрбум юан буюу бараг 1 тэрбум долларын өрийг бид улсын хурлаас чиглүүлж төлүүлсэн. Энэ бол манай өр буурсан бодит жишээ. Харьцангуй өндөр хүүтэй гадаад өрийн дарамт буурсан ийм бодит жишээ. Тэгэхээр энэ огт буураагүй төлөгдөөгүй гэж. Тэгээд ерөнхий сайд гүйцэтгэх хариулжээ. Өндөр хүүтэй зээлүүдийг restructuring буюу debt restructuring буюу хямд хүүтэй зээлээр солилцсон өрийн удирдлагын менежментийн үед сайжруулсан үзүүлэлт байгаа учраас л энэ OECD-гийн country risk classification гэдэг үнэлгээгээр 7 дугаар түвшин гэж хамгийн өндөр эрсдэлтэй түвшнээс 6 руу ингээ буурж байна гэж ойлгож байна. Тэр барилгын хувьд бол би хэлээ. Хотын даргатай ярьсан барилгачдын ассоциацтай бол туслан гүйцэтгэгчдэр оруулах барилгачдын холбоо нь арай жижиг үйлдвэрлэгчид дараагийн тендерт оруулахаар томоохон аж ахуйн нэгжүүдтэй ингэж тохирсон гэж Нямбатар дарга хэлсэн. Цаашдаа Орон сууцчлалтын банк бол үндэсний барилгын компаниудыг дэмждэг юм тусдаа тогтолцоо бий болгохоор ажиллаж байна гэж хэлсэн. Төлөөлөл нь ороод ажиллаж байгаа. Энэ талаар яриул их том дэлгэрэнгүй проект төсөл болох учраас жишээ ярих нь зүйтэй байх гэж бодож байна.